Өглөөний мэндтэй. За өглөөний мэнд би хоцорсон сайн. За тэгэхээр үзэгчдээ өглөөний мэнд хөтөлбөр маань Channel Darwin Clinic-ийн студиэс та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За тэгээд амралтын өдөр бид гурав та бүхэн нэлээд сонирхолтой мэдээлэлүүд бэлдсэн байна. Тэгээд гадуур бас явах жоох боломж муутай байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг сурвалжлага бэлдсэн байгаа. Тэгээд та бүхэн хүргэн. Тэгээд мэдээлэл эхлэх яг эсвэл гой сонирхолтой өөр юм ярмаар юм. За ер нь сонь сайхан юу байна? Ойрт. Хэдүүлээ чи юу яцсан штэ. 5 дахь шууд дээр ерөөдөө 7 хоногийн үйл явдлыг бацаад ирсэн юм чинь. Шууд мэдээлэл рүүгээ ороод үзэгчдээ сайхан entertainment мэдээлэл асууж гэж бодлоо. За эхний мэдээлэл бол бидний маш сайн мэдээ киноны мэдээлэл байгаа. Энэ ямар мэдээлэл вэ гэхлээр Bodyguard гэдэг би хамаалагч гэдэг кинод штэ. Кен Костнерийн тоглоом. Тийм, тэгээд мэдээж Whitney Houston-ы тоглодог. За, энэ киноны мэдээлэл бас хамгийн ихэнд орсон байгаа. Ерөөдөө би хэлээд яах вэ? Дэлгэнгүй мэдээллийг шууд үзэгчтэй хүргэж. За тийм. За, энэ кино ремейк хийх гэж байгаа юм тийм. Шинжлэх ухааны юм. Тий. Анх 1992 онд үзэгчдийн хүртэл болсон хэдий ч одоо хүртэл үзсэнд цаанаалын дулаан мэдрэмж өгдөг кино бол The Bodyguard үлээ. Киног нь бүтнээр нь үзээгүй ч гол дүр тоглосон Whitney Houston бүтээлийн дуу болох I Will Always Love You бидний сэтгэлд үрд хоногсон гэдэгтээ бүгд санал нийлэх үзээ. Энэхүү бүтээл нь World Wide Box Office-оос 410 сая $. Ашиг болсон бөгөөд Broadway театрт мюзикл болгон тоглогдож байсан төвхтэй. Тэгвэл Variety сэтгүүлийн мэдээлж буйгаар The Bodyguard бүтээлийг шинжилэн гаргахаар болсон байна. Киноны зохиол дээр Tony Awards-д нэр дэвшсэн Matthew Lopez ажиллахаар болсон байна. Харин 1992 онд анхны зохиолыг бичсэн Lawrence Kasdan шинэ хувилбарынх нь продюсераар томилогджээ. Дөрүүдийн бүтээгч жүжигчдийн хувьд одоогоор тодорхойгүй байгаа ч Channing Tatum, Chris Hemsworth, Tessa Thompson болон рэпер Cardi B нар тоглох магадaltaй хэмээн их сурвалжууд таамаглаж байна. Someone was in my house. Wait a minute, someone was in my house. Миний бодлоор хуучны хувилбар нь гоё юм шиг санагдаад байна. Мэдээж юм болгоны анхны хувилбар хамгийн гоё гэх тээ. Яг үнэ. Анхныхаа ямар ч хувилбар гүйцэтгэвч тийм болохоор мэдээж орчин үеидэд ахсан цоошин бас өнгө төрхтэй кино хийгдэх гэсэн анхныхаа бол би бол гүйцэхгүй гэж бодсон чинь. Содын энэ ямар бодлоо? Үгүй одоо мэдгүй одоо уг нь бол нөгөө нэг уран бүтээлчид бол мэдээж ихнийхаасаа илүү давуу гоё болгол гэж хийдэг баг л та. Тэгвэл яг үзэгчдийн хувьд болохоор дандаа л нөгөө анхны юмнууд илүү гоё байгаад байдаг тий. Кристен чинь 2009 оны үед нөгөө бэкап хийх гээд хар тамхи одоо нэг асуудлуудаас өргөдөл болоод тэгээд 12 оны үед яг нөгөө тоглолтоо хийхээс өмнө крака нөгөө юугаа хэтрүүлээд бас орж ирсэн. Энийг бол ерөнхийдөө тухайн үед нь бол хүмүүс бол мэдчихсэн баг та. За тэгэхээр дараагийн мэдээлэл би өгч байна. За тийм. Таяр нөгөө гоё шил цолоод байна шүү дээ. Ялангуяа дээр нөгөө гоё дэлгүүр орсож таяр сонирхолтой шил. За тэгсэн чинь Facebook-ийнхан Ray-Ban гэдэг шүү дээ. Ray-Ban. Branded. Айдгүй яг хаа. Ray-Ban шил байгаа шүү дээ. Тэднийхтэй брэндийнхэнтэй хамтраад Facebook яаж хамтарч байгаа гэхээр нэгт мэдээж ойлгомжтой Facebook хамтарч байгаа чинь камер нэмэгдэж байгаа юм. Шууд нэг шилээрээ ингээд шууд камер болгоод бичлэг хийж болдог. Тэгээд Facebook дээр юугаар холбоотой юм гэхээр тэр нэг камера асаах юм бол шууд нэг Facebook дээр лайв хийж болдог. Тийм одоо төхөөрөмж бол шинээр бий болж байгаа юм. Тэгээд бас давхар бас Ray-Ban-ы түүхийг би та бүхэнд сонирхол л да тийм. Анх болохоор нэг юм онгоцны нисгэгчд зориулж одоо яг энэ шилийг үйлдвэрлэж эхэлсэн байл да. Америкт 39 оноос хойш дэлхийн 2 дугаар дайны үед нэгэн мод норсон. Тэгээд яг нэг онгоцны нисгэгч нар ингээд нэг юм шил зүүдэг байсан. Тэгээд ерөнхийдөө бол энэ шилийг хийжсэн одоо зохион бүтээгч нь болохоор 3 алдартай брэнд гаргасан. Audrey Hepburn нэг юм уурын шил байдаг шүү дээ. Одоо тийм чинь сүүл нэг тийм шил авсан шүү дээ. Яг чинийх шиг байхгүй. Яг тэр шил чинь номер 1 гэж байдаг юм. Яг дэлхийн брэндээрээ эрэлт хэрэгцээгээр хамгийн их борлуулагддаг. Хоёрт нь болохоор тэр аватар зориулсан онгоцны нисгэгч гэж байдаг. Аватар гэдэг юм уу тийм. Онгоцны нисгэгч нарыг чинь онгоцны нисгэгч гэдэг аватар гэдэг. Аватар юу гэдэг лээ. За ямслаас авиа компани хүмүүс үү? За ямслаас онгоцны нисгэгчний шил яг өндөр хоёрт юм тийм үү.
А яг тухайн үед нэг алдартай болохоос шалтгаан болохоор нэг юм байкрууд их нэг юм хол зам дундахтаа зүүж явдаг. Давчхан. Тийм. Тэгээ мэдээж гуравт нь болохоор Ray-Ban. Тэгээ Ray-Ban болохоор хамгийн сүүлд нэг Италийн бас нэг юм компанид бол зарагдсан. Тэгээ юм нь бол юм аа шүү. Тэгээ яг нэг камертай юунууд бол байдаг шүү дээ. Тийм нэг тагнуул магнуултай юм дээр. Одоо гэсэн чи бодит амьдрал дээр ирсэн байна. Тэгэхээр энэ тэр шилдэг аваад зүгээд камертай болгоод нууц дүрс бол авч болох юм. Одоо жишээлбэл чинь Instagram одоо Facebook ашигладаг тийм. Яг нэг юу ашигладаг үнэд бол чи ингээд шууд ингээд яна ямар гой тосмаа гэж. Уцаа байх шаардлагагаараа ямар гой тосмаа Энэ одоо намайг нэвтрүүлэг болгоно дээр. Юу вэ? Ямар нэг сэдв гаргахад намайгаа. Тэгээ ганцхан тасгал рекламдаг байгаа шүү. Кенгуру мами. Яжгаар нас реклам гэдэг. За үнийн хувьд болохоор хэд $999. Тэгэхээр чи маахаа 3 сая 4 сая ч юм. Тэгээ маад хэрэгэлтлээ тэгэл нэг инфлюенсер тэгэл аяд ирэхлээ гэдэг. Тэгэхээр энэ мэдээдэг үзье те. За окей. Анхлан 1930 оноос онгоцны нисгэгчдэд зориулж нарны шил үйлдвэрлэж байсан зохион бүтээгч John A. McCready оюуны өмчийн сүүлд 1938 онд авсан Ray-Ban нэртэй хит ягаан болон хит улаан туяаны завсраг туяаг нэвтрүүлгийн хязгаарлах чадвартай тухайн үед шинэлэг загварын нэг байсан юм а. Сүүлд 1908 онд Ray-Ban Club Master загвар одоо хүртэл нэр хүндтэй байгаамаа. John A. McCready-ийн санаас чийсэн нийт 3 алдартай загвар байдаг бөгөөд Wayfarer, Avatar, Ray-Ban гэсэн дараалалаар ирэмтэй байд юм байна. 1999 онд Ray-Ban брендийг Италийн Luxottica Group-д $640 сая зарсан байт юм байна. Тэгвэл Ray-Ban одоо зураг авахаас гадна видео бичлэг хийдэг боллоо. Мөн та тохиргоон дээр Facebook-ээр лайв хийх боломжтой бөгөөд Facebook-ыг үнэлэгч Zuckerberg рекламны үеэр онцлог танилцуулсан юм а. All while staying in the moment and without even taking out your phone. Whether you're on a hike, cooking, or just hanging out or playing outside with your kids, you're going to be able to quickly capture that experience and share it if you want to. За маш сонирхолтой мэдээлэл те одгодоо бас баярлалаа. За бас нэг гоё мэдээлэл хэлмээр байна. Одоо хүүхэд залуучдын ер нь аюул сан сонсдог K-pop од за барыг ер нь дэлхийн одчлаа шүү дээ. Blackpink хамтлагийн маань ганцхан одоо Солонгос биш гадны орны ганцхан гишүүн байдаг. Lisa те Lalisa. За Lalisa маань болохоор Lisa маань яг ганцаархнаа соло уран бүтээлээ гаргасан байгаа Lalisa гэд нэртэй. За тэр маань болохоор бас яг нөгөө клипэндээ өөрийнхөө яг уламжлалт одоо яг төрсөн нутгийнхаа те Таиландын бас нэг сценийг оруулж өгснөөрөө одоо тухайн өөрийнхөө нутгийн эдийн засгийн байдлыг маш сайн одоо сэргээсэн гэж ярьж байгаа. Дээрээс нь үзэлт нь одоо хэд болсон гэж байна? За яг өнөөдрийн байдлаар болохоор YouTube үзэлт нь болохоор 926 сая. Вау. Одоо ингэ реклам гэхэд тэрбум доллар шүү дээ. Тийм. Яг нь үзэл дээрээ шууд гараад 7 хоногийн дотор үзэл дээрээ нөгөө нэг рекорд ивдсэн дуучин болохоор Taylor Swift гэдэг юм байна. Соло яг уран бүтээлээрээ. Тэрний одоо юуг нь рекордыг бол манай Lisa ивдсэн байна. Хоёр клип нь үзсэн үстэй хэрэг. Lomi Lisa гэдэг үстэй тийм. Яг нэг амжилтууд ингээд Vogue-ын бол янз янзаар нэрлэгжээлээ л дээ. Яг үнд бол 7 хоногийн дотор 1 хоногийн дотор ивдсэн амжилтууд нь бол угаасаа ингээд бүх уран бүтээлчдийг ингээд авцсан байгаа. За тэгээд түрүү эдийн засаг гэсэн яг харахгүй Таиландын нэг экспортын нэг одоо янз янз юм байдаг. Онцлог юм болохоор нэг хоолны бүтээгдэхүүн байдаг юм лээ. Өөрөө тийм хоолны дуртай гэж хэлсэн чинь тэр хоол 30 дахин үнэтэй болчихсон шүү. Тэгэхээр Lisa ч өөрөө л зүгээр тэр чигээрээ л брэнд байгаа. Тийм. Яг нэг Солонгос одуудын нэг тийм сул тал нь тийм л дээ. Бүх бараг од гэхээсээ л нэг тийм өөртөө нэг тийм бараа бүтээгдэхүүн шиг болцсон. Сул тал нь. Давд нь гэх юм бол мэдээж ойлгомжтой. Маш сайхан гоё цаг үеэ мэдэрсэн яг ингээд залуучдыг ингээд байлдан авсан ч гэдэг чинь. Гэтэ бас зүгээр нэг ярилцлагаараа те би одоо нөгөө нутгийнхаа бөөрийнхээ махыг бөөрийнхээ махны шорлыг санаж гинэ гэж хэлсэн чинь л ерөөсөө Лисагийн төрсөн нутгийн тэр бөөрийнхээ махны оочрог дараал тэгээ үнэн нь өссөн гэж байгаа юм. Тэгэхээр бас гайхамшигт те. Яг би нэг юм болгоно ингээд харьцуулаад байдаг сул талтай юм байна. Манайхаас яг нэг ганц л нэг тийм од гараад ирэх юм бол зүгээр баг зүгээр алхаар байна. Тий, чи нэг гараач. Би одоо энэ үзэгч дундаас л нэг од гарч ирэх хэрэгтэй байхгүй тий. За тэгэхээр энэтэй холбоотой Lisa-гийн шинэ клип болон тэрнтэй холбоотой эргэн тойронд юу болж байна? За Blackpink хамтлаг маань бас юу болж байна? Саяхан нэр ховж юу гэснээс нэр энэ дэр нэр ярих хэрэгтэй юм шүү. Юу болсон шүү дээ. MTV Music Awards болсон шүү дээ. Тэрэн дээр нь Blackpink-ийн нэг гишүүн нэг Kardashian-ы хинэнтэй жимдээ
зургаад орсон чинь Rose. Чиг хармаас зүгээр тэр чигээр дарж ялаа. Тэгээд нэг юм Америкийн хамгийн балиар юм одоо юм Тэр хоёр гэхдээ яг яагаад хамт явцсан тэр юмд? Гэхдээ яг миний бодлоор нэг удаан хийсний ёслол болдоо шүү дээ. Тэрэн дээр л Дайралтсан юм уу? Дайралтаагүй бүр машинда хамт ингээ яваад хамт очиод суусан юм шиг. Тэгвэл Kim Kardashian яах вэ? Ружиг л одоо өрсөн мэлгөө. Бид нар ээж мэдхүү. Тэгээ яг нэг entertainment талаас нь харах юм бол энэ бол яг ховж амар том юу гэдэг лээ. Тэгээ хаарчсан цагаанчсан тэгэл хэл ам угаасаа олон нийтийн одоо олон нийтийн төвд байгаа шүү гэдэг сануулт шүү дээ тий. За тэгэхээр хэдүүлээ энэтэй холбоотой мэдээллийг үзчихээд эргээд уулзаа. За тий. La Lisa, it's Lisa. Өмнөд Солонгосын хамгийн алдартай охтын хамтлаг Blackpink-ийн цорын ганц солонгос биш гишүүн нь Таиландад мэндэлсэн Lisa буюу Lalisa Manaba юм а. Тэрээр саяхан анхны соло уран бүтээлээ гаргасан нь Таиландын нийгэм эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт нийтэд цацсан Lalisa дууны видеоклипт Таиландын соёл төрсөн нутгийнхаа зураглал багтсан байна. Видеоклипийг YouTube сүлжээнд нийтлснээс нь хойш 24 цагийн дотор 73 сая удаа үзжээ. Энэ нь соло уран бүтээлчдийн өмнөх дээд амжилт болох Америкийн pop-од Taylor Swift-ийн амжилтыг эвдсэн тохиолдол юм а. Өнөөдрийн байдлаар уг видеоклипийн үзэлтийн тоо 160 саяыг холд авсан байна. Улмаар соло бүтээлийнхэн цомгийн захиалга 4 өдрийн дотор 700 мянгыг давсан гин. Таиландын ерөнхий сайд Parayut Chang'ocha улс үндэстнийхэн соёлыг дэлхийд таниулж сурталчилсан гэдгээр 24 настай Лизад баяр хүргэжээ. Клипэнд Лизагийн өмссөн Тай үндэсний торгон хувцсны гэрэлд огцом нэмэгдэж зураг авахлах газрууд жуулчдаар дүрсэн байна. 9-р сарын 11-ний өдөр уран бүтээлээ танилцуулахдаа Лиза Таиландын алдартай телевизэн шоунд ярилцлага өгсөн юм а. Энэ үеэр тэр төрсөн нутгийнх нь уламжлалт хоолболох бөөрийнхээ махан шаардлагыг санаж байгаагаа ярьсан байна. Гэтэл энэ ярилцлагын дараа Лизагийн төрсөн нутаг болох Бурерами жижиг худалдаачид бөөрийнхээ махны захиалгад дарагдаж үнэн 100 дахин өссөн байна. Тухайн нутгийн хүнсний худалдаачид цар тахлын улмаас бөөрийнхээ махны эрэлт муудаж өдөрт 1.8 100 баатын өөрөөр хэлбэл $3 орлого олдог байсан бол Лизагийн ярилцлагын дараа 10,000 баат болж нэмэгдсэн тухайгаа мэдээлсэн байна. Бөөрийнхээ махны захиалга Таиландын өнцөг булан бүрээс ирэх болсныг тэд ярьж эхэлжээ. Таиландын нийслэл Бангкок хотын нэгэн гэрэл зургийн студ Лизагийн клипэнд үзүүлдэг шиг нүүр будалд үндэсний хувцастай зураг авахуулах 1990 баатын багц үйлчлэгийг гаргасан нь маш их хэрэлттэй болж өдөрт авах захиалгынхаа тоог хязгаарлахад хүрсэн байна. Лиза бас өөрийн төрсөн нутаг Бурерами нэгэн сургуульд 160 м квадрат талбай бүхий соёлын төв байгуулахаар төлөвлөж Солонгосын олон улсын соёлын сан өөрийн хариалагддаг YG Entertainment компаниас хөрөнгө оруулалт татахаар ярилцаж байгаагаа шоуны үеэр мэдээлжээ. За дараагийн хүрэх байгаа мэдээлэл болохоор entertainment гэхээс илүү ерөөхдөө нөгөө дэлхийд дахинд болж байгаа улс орнуудын сонирхолтой мэдээллийг бас багтаасан байгаа. За энэ юу вэ гэхээр хоёр мэдээ нэгтгэх гээд энэ л да жоохон төвчлээ. Ерөөхдөө нөгөө хүн амын одоо хамгийн өндөр одоо улс бол Нидерланд байт юм байна л да. Өндөрөөрөө штэ. Өндөр хүмүүсээр ерөөхдөө Нидерландчууд ерөөхдөө өндөр тооцогддог юм байна. Тэгээ одоо сүүлийн 10 жил 20 жил ерөөхдөө нөгөө өндөр хүмүүс нь ерөөхдөө намсаж байгаа л тэр мэдээллийг шүүх гээд байна л да. За энэ мэдээллийн дараа ерөөхдөө Дани улс маань ерөөхдөө коронавирусын эсрэг тэмцлээ бүрмөсөн одоо зогсоож бүх үйлчилгээний төвүүдэд нээж ийн. За тэгээд гадна талбайгаар маскгүй явж ийн. Ерөөхдөө эвлэрч амьдрахаар болсон ч бас хэлчихсэн шүү дээ. Англи улс маань бас яг ингэж эвлэрч амьдрахаар боллоо. Энтэй адилхан Дани улс маань нэгдэж байгаа мэлээ. Тэгээд энэ улс орны бас сонирхолтой мэдээллийг асуугчтай үргээд нэвтрүүлэгтэй болцсон. Giants alive to prove it. But just think how difficult daily life must be for someone that Нидерланд улс иргэдийнхаа нурууны дундаж өндрөөр дэлхийд тэргүүлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд тус улсын иргэдийн дуу намсаж байгаа судлаачид илрүүлжээ. Нидерландчуудын нурууны өндөр сүүлийн 100 жилийн турш ерөнхийдөө өссөн байна. Харин сүүлд хийсэн судалгаагаар 2001 онд төрсэн ирчүүдийн дундаж өндөр 1980 оныхоос 1 см-аар намссан байж. Эмэгтэйчүүдийн хувьд энэ буралт 1.4 см хүрсэн байна. 1980
1980 оны Нидерландчууд бүх цаг үеийн хамгийн өндөр үеийнхэн болжээ. Энэ он төрсэн ирчүүдийн дундаж өндөр 183.9 см юм байна. Тэд 1930 онд төрсэн эх орон нэгтнүүдээс 8.3 см-аар өндөр юм байна. 1980 оны бүсгүйчүүд дунджаар 170.7 см өндөр бөгөөд харьцуулбал 1930 оны эмэгтэйчүүдийн дундаж өндөр 165.4 см байгаа юм. Нидерландын статистикийн газар нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгээс явуулсан судалгаанд тус улсад төрсэн 19-өөс 60 насны 119 мянган хүнийг хавруулжээ. 1930-аас 1934 онд тус улсын иргэдийн 3% нь 190 см-аас дээш өндөртэй байсан бол 2020 онд 20% болж нэмэгдэж 7% нь 195 см-аас дээш өндөртэй нуруутай болсон байна. Хүн амын нурууны өндөр намссан нэг шалтгаан нь цагаачлалтай тодорхой хэмжээгээр холбоотой гэж дүгнсэн байна. Өөрөөр хэлбэл нуруу намхан үндэсний төлөөлөгчд Нидерландад олноор цагаачж ирсэн нь гол нөлөө үзүүлсэн байна. Цэвэр Нидерланд гэр бүлээс гаралтай хүмүүсийн өндөр намссан тохиолдлооч бас бүртгэгдсэнийг судалгааны тайланд бичсэн байна. Гисэн хэдээж тус улсын иргэдийн дундаж өндөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хэвээр байгаа юм. Олон жилийн турш олон орны эрдэмтэд Нидерландчууд яагаад өндөр болсны нууцыг тайлбар хөдөлж байсан ч нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадаагүй байна. Dalip Singh Rana, aka the Great Kali. This Indian-born man was almost destined to be a great wrestler. He towers over everyone at a ginormous 7'3" and backs up his height with a weight of 420 pounds. He's so strong that back in the day before he became a famous wrestler, as experts warn this UK strain could have more dangerous effects. Басан гарагт Дани улс коронавирусын цар тахалтай холбоотой бүх 20 цэрийн дэглэмээ зуцалж, хэвийн амьдрал бүрэн шилжсэн Европ ТV-ийн анхны улс боллоо. Тус улс хүн амын 70 гаруй хувь нь вакцинжуулалт бүрэн хамрагдсан юм. Сүүлийн саруудад Данийн их баригчид дэглэмээ алхамаар сулруулж байв. Иргэд шөнийн гөлөвд нэвтрэгтэй вакцины гэрчлэгээ үзүүлэхээ баасан гарагаас эхлэн байсан нь цуслагдсан хамгийн сүүлийн журам болжээ. 6 дугаар сард Исланд улс болон Европ ТV-д анх удаа цэрийн дэглэмээ цуцалж байсан ч коронавирусын халдвар дахин нэмэгдсэнтэй холбоотой буцаан сэргийж байв. Дани улсыг ч ийм бэрхшээл хүлээж байж болзошгүйг их баригчдын хүлээн зөвшөөрч байна. Өдөр тутмын амьдрал үндсэндээ хэвийн байдалд шилжлээ. Гэхдээ энэ нь ирээдүйн маань аюулгүй болсон гэсэн үг биш. Вирус олон удаа мутацлагдаж хувирч байгаа тул бид баталгаа өгч чадахгүй. Гэхдээ хүн амын ихэнх хэсэг вакцинжуулалтанд хамрагдсанд найдлага төрүүлж байна гэж Данийн эрүүл мэндийн сайд Магнус Хьохники ярьжээ. Дани улсын 5.8 сая хүн амын 73% нь вакцинжуулалтанд бүрэн хамрагдаад байна. Насны булгаар авч үзвэл 65-аас дээш наснуудын 96% нь бүрэн хамрагджээ. Пүрэв гарагаас эхлэн Данийн засгийн газар иргэдийнхээ эрсдэлтэй бүлгийг вакцины 3 дахь тунд хамруулж эхэлсэн юм. Дани улс хэвийн амьдрал шилжсэн өдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европ дахь салбарын тэргүүн Ханс Хьюги вакцин өвчний хүндрэлийн эмнэлгээс хамгаалагч вирусын мутацлагдсан хувилбаруудыг үргэлжлүүлэн хүмүүсийг өршлөөсөр байхыг анхааруулсан байна. Namely, Michigan has about 10 times as many cases of that UK strain as we do here. Now, even with vaccines, health officials... Нидерландчууд маань ерөнхийдөө бол өндөр хүмүүс байгаа гэдэг. Залуучууд нь дундаж одоо юу гэхээр 180 орчим. Тийм, 180-аас. Өсгөөчүүд нь болохоор 170 гаруй орчим. Тэгэхээр ерөнхийдөө бол өндөр тооцогдож байгаа юм л да. За манай монголчууд ч одоо дунд чинь эрэгтэйчүүд нь 170, эмэгтэйчүүд нь 160 орчим. Дунд чинь бараг эмэгтэйчүүд нь 150. Ирчүүд нь 170 хаа тий. Би ч одоо яг 70 шүү. Тэгэхээр дундаж би бол өөрийгөө бол яг алтан дундаж гэж боддог. Чи хэдтэй? 168. Соёлоо ч 170. Тэгэхээр би бол яг гайгүй өндөлтөл орчдөг шүү дээ. Би бол өөрийгөө бол нэг өндөрч биш намхан шиг алтан дундаж. Яхаагүй угаасаа өндөр хүмүүс. Гэхдээ айгүй санаа одоо саяны мэдээлэлээс харж байгаагууд 1930-аад оны үед нь шүү дээ тий. Ирчүүд нь юу өндөр ээж агаад одоо намсаад байгаа байхгүй. Тэнгүүд эмэгтэйчүүд нь биш эмэгтэйчүүд нь байна. 1930-аад онд болохоор эмэгтэйчүүд нь дундаж өндөр 160 тайсан чи одоо 170 та болсон. Ирчүүд нь болохоор буцаад намсаад байгаа. Айгу сонирн байгаа. Яагаад гэж юм бол өөр ярилцъя. Өөр амсаад хэлцээ. Би яг тэгэл юм болгоно хаар уухаа гэдэг шиг дулаар ижиж байгаа хоол бүтээгдэхүүн юу ч хийж болно. Тэгтээ сони эмэгтэйчүүд нь өсөөд ирчүүд нь намсаад байгаа байхгүй. Тэгэхээр сонирн байгаас яасан юм бол манай ирчүүд. Амар санаа зовсон тийм. Санаа дайн ирчүүд үгүй уултаа гэж. Одоо яг за Дани улсынхан бас коронавирус эвлэрээ бүх юм ингээ нээлттэй болгоё гэж шүү дээ. Энэ дээр та хоёрын санал ямар байна?
Миний бодлоор бол маш зөв шийдэл. Угаасаа анхнаасаа гарахад нь нэг юм маш хуцаар ингээд илэрхийлсэн, бүүн болцсон. Тэгээ яг хөвгөж хатах гэдэг дээр яг бол хүнэл амьдрал нь янз янзлын юм л да. Дандаа ерөнхийдөө нэг юм архаг хууч өвчтэй хүмүүс ерөнхийдөө иргэдэгтэй хүндэрдэг. Хүндэрснээс шалтгаалаад одоо имчилгээ зөв буруугаас шалтгаалаад ерөнхийдөө бол нас авах юм тийм. Тэгээ яг би түрүү жагаан хэлээ л да. Англи одоо жишээг ярьсан шүү дээ. Англи улс чинь ерөнхийдөө тусч байгаа хүнээс зарлахгүй, идэж байгаа хүнээс зарлахгүй бид нар энийг одоо ингэж цааш нь том уу юм уу эсвэл одоо ханиадын төвшөнд авч үзнэ. Одоо имчилгээ хаах нь одоо ойлгомжтой болсон юм чинь. Тэгсэн чинь одоо бусад ихэнх орнууд чинь болохоор ингээл хаалттай, төгжээл одоо магад яаж юм балга бензин имплээ тэгэл бараг л байрнуудтай бишхойн болж байгаа. Яг ойргоо марк. Одоо ерөнхийдөө тэгэл жил болгон вакциндаа хамрагдаад тэгэл эвлэрж амьдрахаас л өрцгөл болчихлоо юм л да. Тэгэл дор бүрний ариун цэврээс сахиал алдар хамгааллын дэглэмээс сахиал амьдрахаас бол өрцгөл гэж миний хувьд боддоо шүү дээ. Тэгээ яг вакциныг эсэргүүцэж байгаа хүмүүс уншсан шүү дээ. Одоо жишээлбэл одоо нэг шоу арга хэмжээнд вакциныг эсэргүүцсэн нэг одоо урлагийнхан хор гэдэг байгаа байхгүй юу? Ирээгүй. Тэнгуут нэг юм эндээс яг юу харагдаж байгаа гэхээр эрдэмтэд итгэхгүй гэсэн нэг хоёр шууд сигнал гарч ирж байгаа. Яг нь итгээд юмаа хийлгэж болж байна. Тэнгуут нь одоо амьдрч болж байгаа юм. Тэд чинь л угаасаа л юм салбар юмс юм чинь. Тэгээ итгэхгүй янз янз ингээд хийгээд одоо маа жишээлбэл талбай дээр нэг ихч салиар яваадсан шүү дээ. Тэр нь яг онд бол амар маш муу үлгэр дүрэл үзүүлж байгаа юм. Тэгэхээр миний бодлоор итгэхгүй гэдэг оо. Тий. Биш. Юм бүр лооцсон байрцсан одоо ковидын вакцин бити хийх юм байна. Мангар хийчихсэн. Яа тийм хэлчих. За дараагийн мэдээлэл юу вэ? За солиод яг сууршлага яг уу. За сурвалжлага нэрээ бид гурав маш гоё бас нэг үзэсгэлэн дээр очсон байгаа. Жил болгон зохион байгуулагддаг байсан Мишель Экспот. За намрын ногоон өдөрлөг гэдэг те. Дандаа яг манай Монголын үндэсний одоо брэндүүд манай оролцсон юм өдөрлөг болсон. За нарийн ногооноос гадна дан нөгөө ногоонууд байх юм бах гэж төсөөлөд очсон чинь бас манай яг Монголын гой бүтээгдэхүүнүүд брэндүүд, хувцсны брэнд те янз янзын одоо бас брэндүүд оролцож ирсэн. Тэгээ бид гурав тийш очиж бас сурвалжлага хийсэн байгаа. Хэднээс хэдний хооронд гэлээ? Ерөнхийдөө 10 хоног үргэлжлэх юм лээ. Сая 9-р 23-нд дууссан гэхэр чинь 9 сарын 3-нд эхэлсэн юм. Тийм байна. Биш 9 сарын 13-нд эхлэв. Тэгээ би энэ дэр нэг юм нэмжүүлье. Одоо жишээлбэл жижиг дунд үйлдвэрлэгчнэр бодит хүмүүс нь тэнд байсан аахгүй. Сток хөрхөн тийм эмээ өвнө. Жүдүү густгууд нь болохоор өөр газар байгаа даа. Би яг хийж хэлмээрсэн юм байна. За тэгэхээр тэнд бол яг одоо Монгол улсад маань яг өөрсдийнхөө бор зүрхээрээ одоо хувийн одоо янз янзын сегментээр одоо ажил хөдөлмөр эхэлж байгаа дээл хийж цагаан адаа үйлдвэрлэж байна. Тэр зүйл тавсан тэр сток хөрхөн тийм имрээр хийцэн. За тэгээд янз янзын нэг бид нар уламжлалт нэг юм ангаах юмнууд байна тийм. Өнөө байгалийн гаралтай тийм. Чацрагны шүүстэй зөвгийн бал. За тэгээд дарахын эрдэнэт хаач хэлсэн сум сумынхан өөрсдийнх нь төлөөлөлд нэрээд зарж байгаа нь одоо амар гоо таалагдсан. За энэ сурвалжлагыг хэдүүлээ үзэгчтэй өргөе төхөө. За үзэгчтэй бид гурав би яг өндөө анх удаа гарч иж байгаа болохоор яг хэлж мэдэхгүй байна. Жага хаана ирчээд байна? За цэнгэлдэх хүрээлэнд ирсэн байна. Наадам хөтлөх гэж байгаа гурлаа. Тий. Энэ нөгөө түрүү зун наадам болоогүй орж ирээгүй утцсан байна. За энд яг юу болж байгаа вэ гэхээр намрын ногоон өдрүүд гээд үзэсгэлэн болж байна. За энэ ямар орлоготой үзэсгэлэн бэ гэхээр дандаа Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн одоо бүтээгдэхүүнээ танилцуулах тийм үзэсгэлэн болж байгаа. За тэгээд мэдээж нэрнч гэсэн ойлгомжтойгоос намрын ногоон өдөр танилцуулж ногоо шинэ ногоонууд гэж үзэсгэлэн. Хүн хоороо ямар ч нэг сурвалжлагаараа энэ ирсэн. Энэ бол гад бэлэн хүмүүс маань ерөнхийдөө бас нөгөө Мишель Экспот зохион байгуулагддаг байсан нь бол сайн мэдж байгаа бах. Тэгээ жил бүр зохион байгуулагддаг. Мэдээж нөгөө үндэсний үйлдвэрлэгч гэдгээр дандаа Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг танилцуулна. За тэгээд намрын ногоон өдрүүд гэж байгаа хэдий ч гэсэн бас манай одоо үндэсний үйлдвэрлэгч, хувцсны үйлдвэрлэгч те одоо бас гар уурлал, бэлэг дурсгал гэл ер нь янз бүрийн бараа бүтээгдэхүүнүүд бас байрлсан харагдаж байна. Тэгээд хөдөө орон нутгуудаас бас те одоо яг нутгийнхаа бас алдартай одоо юу гэдгийг зөвгийн балч гэдэг юм уу одоо жимсгэн те биенд сайн бас бүтээгдэхүүнүүд гэдэг яг нөгөө нутгийнхаа алдартай бас бүтээгдэхүүнүүдээр одоо булган үр хангаа одоо хаана юм бэ тийм маш олон газруудаас оролцож байна. Тэндээс эхэлсэн бол юу нэ сэлэнгээс эхлэх байсан. Эндээс гэх юм бол шаамар явж байна.
Ардлаас болохоор анхныхан байна. Тийм байна. Анхны ногоонууд байна. Одоо тэнд жишээлбэл гар урлал баг шиг юм тий. Тийм байна. Зүгийн бол байна. Дорнод аймгийн одоо Шингэн алт гэж байна. За Булган аймгийн бас янз янзын гоё бүтээгдэхүүнүүд байна. Түрүүн бид нарыг ингээд бичлэг хийж эхлэегүй байхад өвөр хангаагийн юу яасан? Сүйтэй чихрээсээ өгсөн. Сүүн чихэр лээ. Сүүн чихэр. Сүүн чихэр. За тэгээ тийшээ очихоор угаасаа нэг гоё чихэр нь тав хүн идэж байгаа да. Надаар хэлэлт хүн идэж байгаа. Идэж үзснээ гоо. Тэгээд бас нэг гоё юм нь тий одоо нөгөө яг тойроод стационы маань тойроод нөгөө нэг бараанууд нь гарсан. Яг голын нөгөө талбай хэсэгт болохоор хүмүүс гоё сууж амраад бас гоё ярилцаад одоо эндээс авсан бүтээгдэхүүнүүдээ гоё бас хуваалцж идээд тиймэрхүү бас харагдчих шүү хүмүүс тий. За тэгэхээр юу эхлээд сурвалжлал маань маш богинохон хугацаанд хүрэх болохоор гурлаа юу ачаа. Тойроод тэгээ яг сонирхож байгаа зүйлүүд яг нэг онцлог нэг ганц хоёр газраар орё тий. Тэгээ асуугаад явчих Тэгээ. тий. За явцгаах уу. За явцгаая. Тэр цаа чи нараа хүмүүл гарцсан юм шүү дээ. Тийм байна. Хүмүүлч бас сайхан шүү. Хоолтойгоо хольж гоё. Тийм байна. Тэгтээ энийг нь тэгснэх гоё гэртээ жоохон хичтэй бүтээгдэхүүн. Тийм байна. Би л энэ гар урчуудын юмнуудыг харлаа. Нилээ гоё сонирхолтой юм. Ивэр мэрээ үзээ. Арьсан цүнх мөнгө тий. Арьсан ногоонууд шишээ орж. Эдгээр бас гоё. Чи намрын ногоо. Сайн байцгаана уу? Шинжүү юу те? Шинжүү хэд гэж байгаа ч. Ял нутгийн хүмүүс ээ. Тэдэн аймгийн шаамар сүм. Оо за за. Помидор ногоон помидор нэг дээ. Ногоон помидор 4,000. 4,000. Помидорноос их нэг хилэг авчих. Зүгийн юу яагаад? Зүгийн бал гэсэн жоохон зүг яваад шнэ. Зүгийн бал уу? Тийм. Аа тийм үү. Тийм байна тий. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж байна. Бид нэг аргын Монгол хэлбэр танд. Ааха. Цаахаас гадна тэндээ бас борлуулалт хийж байгаа гэсэн үг. Тэндээ борлуулалт хийж тэдэн аймагт Момонда борлуулалт хийж. Чи яагаад дандаа ногооноос ногондоо өөр Энийг Мексик ногоод авахд ашигладаг. замараа ногооны мастер юм. Ногооны мастер л та ногоо хараад ирэхгүй чадахгүй ш цаа чи шууд гүгээд ирж гинэ. Тэ ногоод арж үзүүлэх юм шиг байна. За амжилт хүсье. Өөрсөө отконхаа нөгөө өмнө дугаарлаад авсан ногоо хэдүүлээ нандалсан шүү дээ. Айгуу. Тий айгуу гоё асан нэлээ. Цааш нэлээ ихийг дарцсан тэгээд бас багсан байгаа л да. Тэгээд яг жоохон байлгаж агаад Одоо бүр яг гоё болж байгаа яг бах тий. гоё болж байгаа. Одоо яг одоо яста ажил дээр хоол ивэл яг отконхоо ногоо гэдэг шүү. Тий. За энэгэрч та айгуу олон газрууд байна шүү. Коминьяо. Нууцыг хөгжүүл. Тийм байна, сургуулийн танилцуулга болж байна. Дорооны компаниуд гэнэ. Энэ хэсгээр бас зүгээр юу юм шиг шүү дээ. GCI олон хөтөлбөр байна. Тийм байна. Тийм байна. Биш байгуул. Хат тачаал яваа шиг байна. Тийм байна. Дараа Оо ирж байна. Цаа чи ногоогоо аваад ирж байна. гоч юм а. Бид хоёр помидор авах багчлаа. Манай он помидор авчихсан. Нэг доор бүр бүх юм авчих юм байна. Чи ерөөс махан бүтээгдэхүүнүүд хүртэл байна шүү. Чи бэлэн мөнгө зөнгө байгаа юм байна тий. Карт нь л байгаа шүү дээ. За хоёр талд гарч байгаа. Одког найрж байгаа жоох юм авах юм лээ. За хэдүүл бас энэ махан бүтээгдэхүүн байна шүү дээ. Ийшээ бас орж харъя л дээ. За манай бас үндэсний үйлдвэрлэгч Хатан Сүүх Импекс компани маань энд харагдаж байна. Facebook маань өөрөө нөгөө keto зайц гаргадаг юм билээ. Би тэгээд хараа өөрөө А тийм шүү дээ. Нэрээ keto зайцтайг ярьжсэн тий. өөрөө нөгөө бас keto Энэ юм шүү. Өглөөнийх юм идэг байгаа шүү дээ. Эндээс авчих юм. Тэгэл та. Тэгвэл гурлаа энэ keto сайн байна уу? Сайн байцгаана уу? За танаа зайцыг бас техникийн сонирхоод явж байна. Та яриа өгөх боломжтой нөө. Аа. За үгүй ерөөдөө хэдэн хэдэн амжилт. Манай анх одоо үзэсгэлэн гарч ирснээс хойш одоо 15 дахь жилдээ гарч ирсэн. Асралтгүй гарч ирсэн. Ерөнхийдөө хатас компани маань үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсээ мэдчих. Та хамсан компани нэг тавчсан юм байна. За манайх энэ жил манай 25 жил яваа болж байгаа. Манайх одоо махан бүтээгдэхүүн, хямд бүтээгдэхүүн юу анх төчөөд юм нэг нь байгаа.
Тийм манайх одоо таам ахын бүтээгдэхүүн, дээр нь нөөшсөн бүтээгдэхүүн, ясны хөтөлбөрөөс шүтээ одоо өөрчлөлт гаргадаг ийм байгууллага байна. Одоо бид нэр эрүүл хүнс гэсэн уриатайгаар ажилладаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нэр хэрэглэгч нарт одоо айлхоор одоо эрүүл мэндэд хэрэгтэй ийм бүтээгдэхүүнүүдийг өгөхий болоо зорж байгаа. Миний дуртай айл юм тавдаад байна да. Энийг ардаа. Соёлыг ардаа. Жигсэн. Ваа, будаатай жинсэн мах гэж дээ. Энэ жил гарч ирсэн өмнө байсан уу? Би одоо л харж байна л да. Өмнө нь байсан. Байсан. Шинээр танах нөгөө кето хоол гаргаж байгаа гэсэн. Одоо хүмүүс чинь нөгөө эрүүл мэндэд маш их анхаардаг болсон. Ер нь альхоор нөгөө нүүрс усыг бага хэрэглэхээр одоо хүмүүс чинь тэгж хоолндоо зохицуулдаг болсон ба шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ зориулаад кето зайцуудыг гаргаж байгаа. Зайцууд аа? Тийм. Кето зайцуудад нь болохоор нүүрс усны агуулгаж маш бага гэсэн. Тэгээд дээр нь болохоор нөгөө бууцаатай, хүрэн манжинтай, луунтай, тэгээ энгийн кето гэсэн ийм дөрвөн төрөлтэй яг энэ үцгэлэнгээс ихтэй бид нэр бодолтойн гаргаад эхэлж байгаа юм. Тайрын нөөний идээд идэг юм уу үстэй кето хоол гэдэг идэх чинь. За энэс нь хаа үзээд хөө. Бид гурав харна хоол идээгүй явж байгаа. Энэ кето зайцны хувьд болохоор орцсон ямар байгаа гэсэн үг үү? За энэ болохоор одоо бууцаатай байгаа. Одоо та хэд нэг юм ногоон гэдгээр гайхах баг тийм. Мах бол байгаа. Мах байж яга ногоон юм бэ гэдэг гэсэн. Тэгэхээр энэ болохоор бид нэр мах одоо энэ бууцаа хоёр бол хоорондоо маш сайн зохицдог тийм. Ийм түүхийдүүд байгаа. Тэгээд одоо нүүрс усыг маш бага хэмжээнд. Тэгээд энэний орцсон болохоор гахаа үхрийн нэгдүгээр махаар одоо энэ хийсэн байна. Үндсэндээ бол бид нэр сонирхолтой байдлаар өнгө оруулах, дээр нь энэ бууцааны энэ одоо нэг онцлогийг тусгаж ингэж одоо орцонд нь оруулж гисэн байна. За ийм ногоон бууцаатай байна. Тэндээс улаан манжинтай, хүрэн манжинтай гэж харагдаж байна. Хүрэн манжинтай. Одоо бид нар нөгөө хүрэн манжинг одоо нөгөө кето хоолыг хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүрэн манжинтай бол одоо үндсэндээ хүрэн манжин өөр махтай маш сайн зохицдог. Ийм одоо түүхий гэсэн. Тийм. Ерөнхийдөө хүрэн манжин түүний бид маш сайн бас бууцаж байгаа юм юм байна. Тийм шүү дээ. Тэгэхээр сонирхолтой юм тий. Хүрэн манжин бууцаагаа ингээд бас зайцтай халаад кето дайттай гой зайц гаргацдаг тий. Тэгээ бас энэ луунтай гэж байна. За. Үндсэндээ бол нөгөө луун чинь бас хүний биед ямар ашиг тустай байдаг тий. Энтэй бас бидний зохицуулаад бас ингэ гаргасан. Яг нь энийг одоо бид нар нөгөө өнгө үүсгэж ийн гэдэг бол бас хэрэглэхэд бас нэг сонирхол татах болов гэж байна. Ингэж гаргасан. Тэглээ хаа. Танахаас аваад ажилтаа очиод гоё амталж үзтээ. Тэгнэ. Алийг яхаа. Нэг удаа таяр өглөөний цаг даа да. Бууцаатай. За нэг бууцаатай. Соёлоо. За улаан манжинтай бас үзэх үү? Сонирхолтой л юм тий. Тэгээд луунтайгаас за тэгээд ингээд гурван төлөвлөс нь аваад за гурван төлөвлөс тий. За тэгээд тэр гоё жинсэн танаа энэ сони жинсэн мах тест олон жил болж байгаа. Тийм шүү дээ. Яста андахгүй үзэгч хүмүүс ихтгэн байгаа шүү дээ танаа. Бид нэр анх ер нь бол жинсэн буюу одоо нөөшлсөн бүтээгдэхүүн Монгол анх үйлдвэрлэж хийсэн байна. Тэгээд дээр нь ийм тунгалаг утастай буюу ийм одоо мөнгөлөг утастайгаар зэдэр анх гаргаж ирсэн байна. Одоо бид нэр 2002 оноос хойш гэж 10 хэдэн жил гаргасан гэсэн. Тэгээд бидний бас ийм утастай ийм баацтай бас бүтээгдэхүүнүүд бас гаргадаг. Ер нь бол нөгөө хадгалах хугацаа утастай байдаг. Тэгээд нөгөө хөдөө гадаа явахад илүү хэрэгтэй. Одоо энэ тунгалаг утастай болохоор нөгөө гадагшаа явж байгаа хүмүүс их авч явдаг. Хоёдлууд их авч явдаг. Нөгөө одоо нэг гэртээ ирчээ нөгөө буцаад ингээ явахлаараа бусад хүмүүс нөгөө мах идүүлэх гээд бас аваа юу. Бас нэг юм байна л да. Одоо танах хатас үг штэ. Тэ? Тэгвэл бол танахыг чинь би болохоор нэг зайцаар чинь алдартай бол мэднэ л дээ. Танах нэг гоё нэг шорлог морлог хийхэд бас гоё зайцч их гоё гэдэг. Тэр зайцнууд чинь байгаа юу? Аа манай дээр одоо нөгөө энэ шүү дээ. Стогнд хэрэгэл. Зайц гэж байгаа. За дээр нь бол нөгөө шардаг зайц гэж бас байна. Тэ цагаан бас байдаг тийм. Цагаан бас байдаг. Танайтай цагаан зайц бас байна. Зээ. Би бас яг таны хэлгээр энэ түрүүн жигнэсэн бүтээгдэхүүнийг бас багшаа авч явах байна. Тэр авч хамттай гэх. Бас танаа дээр үеийг гоё юм шүү.
Элэгний хувшаас бас авъя. Манай хүүхдээ. Элэгний хувшаас гоё шүү дээ, тий. Гурлаа эдгээс гадна юу байгаа шүү дээ? Ажилтны хүмүүс байгаа шүү дээ. Цаад талдаа бас юм авчвал. Юу ах вэ? Энэ хувш маань гэхдээ айгүй хэмжээний хувьд бас их том байгаа байна. Газруудын хувшаа айгүй жижигхан байгаа. Тийм амхан дуусчдаг. Энэ хувш маань айгүй гоё. Ариун том юм биш. За. Өөр тэнцээ царцсан байгаа юм. Хям юм уу? Сэрлэл хям. Нөөшсөн бүтээгдэхүүн болохоор 12 сар хадгалах юм хугацаатай байдаг. Одоо ийм олгоотой болохоор нэг 7 хоног 14 хоногийн хадгалах хугацаатай байдаг шүү дээ. Яг ийм даацтай ууттай бол 12 сар гэж хэлж байна. Тэгэхээр хадгалах хугацаа гэсэн ингээд илүү ядар болно гэсэн үг тийм. Танайх одоо үнийн хувьд юу ямар хөө бодлого баримтлаж байна? Талаар тий бид нэр орцсондоо болохоор яг нөгөө цэвэр хаан бид нэр Австраас Чехаас оруулж ирдэг. Тэгээ Монголын өхрийн махтай ингээд орцуулгаар тэгээд ингээд ашигладаг байна. Тэгэхээр манай бүтээгдэхүүний өртөг бол түүхийдийн өртөг маань нэлээ бас одоо баг биш гэсэн. Тийм учраас эцсийн бүтээгдэхүүний өртөг маань болохоор ер нь дунджаас дээш хэрэглээнд бол илүү зориулагдсан байна. Яагаад гэх юм бол бид нэр илүү эрүүл эко түүхийдийг ашиглаж одоо эрүүл хөхгүй ариун цэврийн нөхцөлийг маш сайн хангаж хийж үйлдвэрлэлийг явуулж байгаа учраас. Тэгэхээр танай бүтээгдэхүүн яг авъя гэхээр бас айгүй амхан дуусчихсан шүү. Ирээл тэгээд ерөнхийдөө айгүй амхан дуусчихсан шүү дээ. Энэ жоохон нийлүүл талаа жоохон юу ахмаар байна. Өргөжүүлмээр байна гэж байна. Тийм ер нь бол нөгөө дэлгүүр дээр очингуудаар дуусчихдаг. Бид нар бас хангалттай одоо нөгөө зах зээл дээр бас борлуулж чадахгүй байгаа даа л да. Тийм яг хөө бид нэр нөгөө хэрэглэгч одоо нөгөө чанартай гэдгээр нөгөө танигдсан. Тэгээд тэрнийхээ дагуу хөдөлгөөн авалт одоо үнэ хэрэглэгч нар ихтэй гэсэн. Энэ манай уртлын дэлгүүр хамгийн түрүүнд дуусчихдаг. Манай уртлын дэлгүүр хамгийн түрүүнд дуусчихдаг. Өхрийн ясныг төрүүлсэн шүл. Одоо энэ нөгөө цаг тахал ковидтэй үед одоо нөгөө юу дэмжих, тахлаа дэмжих шүл юм шүү дээ, тий? Тий одоо үндсэндээ бол бид нэр хүн одоо энэ цар тахлаас сэргийлийг тахлаагаар нэмж гэсэн. Нөгөөтэй энэ шүд маань болохоор маш олон кальц, витамин, олон төрлийн юм эрдэс бодисыг авалсан юм. Одоо үндсэндээ бол бид нар малын тулгуур ясыг босруулаад тэгээд энэ шүдийг авдаг. Тэгээд дээр нь болохоор маш олон төрлөөр ашиглаж болдог. Хоолндоо хийж болдог. За дээр нь шууд нөгөө цуцсан усанд найруулад уучиж болдог. Тэгэхээр яг сүнсээс ашиглав. Тийм. Өөр нөгөө уламжлалтаар нөгөө хүүхдээ усанд оруулж. Усанд оруулж штэ тий. Тийм хүүхдээ усанд ясны шүдэнд оруулж. Яг тэргүүрч бас ашиглаж болдог юм. Бид савхаага имжид нэлээ багасгаар ингэ явж байгаа. Наатас ч авъя. Наач манай уртлын түүх байхгүй. Авъя. Бүтээгдэхүүнээс явсан. Байж байгаа дэр ингээс авъя гэж. Байж байгаа дэр авчих. Яалтчгүй одоо нөгөө нэг бас Монголын арт түмэнд нь эрүүл хүнс, эрүүл амьдрал гэдгээрээ танигдсан бүтээгдэхүүн л дээ тий. Яалтчгүй маш гоё эрүүл бүтээгдэхүүн гаргадаг. За энийг авахар болсон уу? Тий хүүхдээ. За тэгээ энийг авъя. За баярлалаа яриа өгсөн. За баярлалаа. Тэг амьд төсөө танаа хасуу буюу төсөө компани. Баярлалаа. Бид нэр одоо хичээж байгаа эрүүл хүнсээр одоо үйлчлэхийн тулд тийм. Таахан ирсэн баярлалаа. Шээ олон гоё эрүүл бүтээгдэхүүн гаргаж бас үзэгчдийн бас юу болгоорой. Үзэгчдийн хүрээлэл үү? Мөн үү? Юу хэрэглэгчдийн хангаж сэтгэлийн өөдрөг байдгаарай гэх юм уу? За баярлалаа. Тооцоогоо яг. За тооцоогоо ич. За ингээ намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэгч одоо 2021-ийн үзэсгэлэн худалдаан дээр явж гинэ бид гур. Энд бас нэг сонирхолтой юм байгаад байна л да. Энэ юугаар хийсэн юм аягнууд юм бэ гэж? Өхрийн иврээ. Ааха. Сарлаг хаангийн иврийг ингэж хийсэн байгаа 12 жилтэй. Энд төмөрийн зарцуулалтаа яа тий? Хэрглэж болно. Халуун юм хийвэл баг зэргийн үнэр гарна. Яг иврийнх нь өөрийн үнэр гарна. Скүүт юмд бол боломж. Ямар хүмүүс хийж байна? За энэ Хүсгэл аймгийн жанхаад байдаг хүмүүс л хийгээд байгаа юм да. Энд бас нэг сонирхолтой их шүүдрэг нэгэд нэг юм цай байна л да. Шүүдрэг нэгэд мянган уулын шүүдэр цэцгээ ховор эмийн ургамлаар хийгдсэн бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ яг юун энд юу сайн байт юм бэ? За энэ маань одоо 5 цул 6 сав эрэхтэн бүх төрлийн хортой хоргой халдрын өсөлтийг зогсоож байна, шимэгдүүлж байна. Хеликобактер устгаж байна. Цэсний бөөрийн чулуу хайлуулж байна. За тэгэл ер нь хүний биед байгаа бүхэл асуудлыг нэгэн зэрэг эмчилтгэрээ даваа талтай ормол байгаа да. Ерөнхийдөө хүмүүс ирж байна. Ерөнхийдөө бол хөл нэлээд хөлтэй байна.
Энд чинь бас нэг гадаа орчинд байгаа учраас халдвар тарах эрсдэл бас гэж гайгүй учраас хүмүүс бас орж гарч нэлээд явж байна шүү дээ. Танайх ер нь хэддэг жилдээ оролцож байна? За би одоо 2 дахь жилдээ л оролцож байна. Тэ. Надад ямар үгүй яах вэ? Надад 6,000 тэ. Энэ чихэр хэд вэ? Сармаа дэлтэн 5,000. 5,000. Хөтгөлийн брэнд байгаа. Энийг бас хийсэн үү те? Наадах чинь захиалгаар хийлэгдэв. 25,000 төгрөгийн үнэтэй. Тэгээ наа чин цааны хөөх юм би. Энэ хүнд бэлгэлжтэй хөөх юм шиг. Тийм байна. Стой эртний ч юм шиг. Өтөөс өдөрж юм. Бизнес гэж. За амжилт хүсье. За амжилт хүсье. Ийм авъя. Энэ хондгон хийдгэлээ. Энэ зүйлт нь. Энэ нь 3. Эндээс нь луутай байгаа юу? Барьцсан байна шүү дээ. Барьцсан байна шүү. Яг ажилласан. Луутай. Манай адка баян байна да. Чи тэр бас сал алган тий. Тэр бас зайц авч өгöd байгаамаа. Өдрийн өглөөний цаг чинь даачи гэд тий. Бүгдээрээ л идэв шүү дээ. Энэ төрхлөгийг нь болохоор хаана төрхтгий яа тий. Арсны өвчин иш харах хэдэ төрслөө үед. Дайрсан дээр гарсан бүхэл төрлийн идээд үү. Оо за. Чихэнд моо. Басны төгч. Чаны хэлгэн үү? Дотор хотоодны шар хоолон ангийн бамбаа булчирхаа нойр булчирхаа үргэлсэлт байна. Юу минийхтер бол байна шүү. Надад мэдээ. Ойлголоо. За. Хоёрын надаас авах. Хавсар мөнтэй. Тийм байж тий. За баярлалаа. Чаны хэлэг ихч юм дуудаа. За энэ ингэж хэл гэж байна. Хандж жоох юм тий. Энэс нэгийг авчт юм уу? Энтэй. Энэ хоёрын аль нь сайн бол? Цэвэр шүүсийг нь авч ирсэн нэр энэ урт хугацаар хэрэглэдэг 60 хоног хэрэглэдэг. Одоо тэгээ энийг авахд шууд өнөөдрөөс ч юм уу тусгаар гадаа одоо чамаг яваа хэрэглэх бэлэн байгаа шүү дээ. Тэгээ бэлэн болсон. Энийг бол усанд хандалж байна. Энийг нь өөртөө бэлтгэл болгож хэрэглэнэ. Тэгээ энэ болохоор шууд тусгаар авч ирэх. Харин тий. Цаг болгон гэснийг л авч ирдэг аа. Харин тий. За энэ хоёрыг авчи. За тэгшлээ тэгээ. Шилжүүлэхгүй. Бэлэн мөнгөтэй явдаг гэж. Ер нь бэлэн мөнгө. Харин тийм байна. Шүтгийн 2 шилний курс болдог байна шүү. Энийг уучаад дахиад нэг курс хийдэг авах юм уу? Энэ шүүсээ авахаар яаж вэ? Дотор нь гэрэлэг заасан бүтэл юм уу? Тэгээ асуух юм гарах болдог. Тэр анхаад хаан бат дансны энэ дээр байна. Та одоо бүтэхгүй болов. Яриад байна. За хэвээ 35,000 бол. Ярих тасна яа. Яг жижиг мижиг нь болохоор 5,000 төгрөг болно гэж чинь бол. Тэгвэл дахин бодох юм байна. Одоо ингэ орж ирэх хамгийн шинэтэй байгаа юм харин. Багшиг бас хамгийн багтаа. За. Би танайхаас баахан хужир мөөг зарлаа шүү. Жишээлбэл энэ балан мөөг тавьлаа. Тэгээд нэг баяр. За баярлалаа. Мастер.
Монгол өмднүүд Монгол өмднийгөө хүүхдээ том хүүхдэртэй ярьсмаар гэж. Одоо жижигнүүд нь ч гэсэн тий. Яс хөөрхийн. Энэ бас гоё л өмдөн шүү дээ. Одоо ингэ захиалга өгөх нэгээс 2 захиалга гарна. Оо за. Захиалга өгвөл ерөөсөө 1-2 хоногийн дотор л гарна гэж юм байна хаа. За баярлалаа. Оо. Моцарелла гинэ. Тийм шүү дээ. Энийг чи үзсэн үү? Үзсэн. Хэр юм бол? Гоё шүү дээ. Гоё. Жохон Монгол амттай. Яг тийм. Сүүн амт. Яг нөгөөний гадны моцарелла гэж бодож ивэл тийм биш. Жохон Монгол амттай моцарелла. За та хоёр минь тэгээд аваад авахгүй л явцгаая. За би л 8 ийлээ. Тэг чи нэг авчи. За. Хүүш зэрэг гоё юм бэ. Хоёроо нэвтрүүлгээ хийх юм уу? Хоёр юм авах юм уу гэдэг. Хорон дотортой дээл биш тий. Сайн байцгаана уу? Або трейд гинэ. Танах ямар компани? За үе мөчний тосноо сонирхороо. Танах ямар компани гэж? Манайх зүгээр хуваараа яадаг жижиг дунд үйлдвэрлэгч Чингэлтэй дүргээ тариалтай. За. Хэмээний чүмгний тос үйлдвэрлэдэг шүү энэ. Ардын уламжлалт ангаах ухаан дээр түшгэлсэн. Нөө төрхөж хэрэгэлдэг тий үе мөч өвдөх булчин ширмэс чанга ямар ч насны хүн хэрэгэлнэ. Хүүхэд төргснээ ч буруу байдаггүй. Ийм тоснууд байгаа шүү. Бэртэл тэмцлийн үед үе мөч өвдөхөд тасалдаг юм юу гихч нөөрэ хийдэг. Хүмүүс хэр их байна гэж? Үзэсгэлэн бол сайн байна. Үнэхээр одоо ойрд үзэсгэлэн гараагүй өвчин юу гэд сайхан тогтоо орчинд одоо энэ гадаа болохоор бүр сайхан тэгээд байгаль дэлхийд сайхан байлаа. Тийм учраас үзэсгэлэнд бол хүмүүс их ирж байна. Хүмүүс гэхдээ ерөөхдөө халдвар хамгаалжуулалтынхаа ямиг сайн хийж харагдаж байна уу яаж? Дэглэмээ барьж байна одоо. Тийм. Тэгээ гадаа байгаа болохоор ер нь бол бас тэгээд энэ Монголынхаа юмнуудыг авъя гэсэн сонирхолтой хүмүүс бол үнэхээр их байна. Яг л юм авъя гэсэн хүмүүс л ер нь ирж байна. Яг тэгж дээ тий зорж ирж байна. Тийм хойгуурын ногоон дээгүүр энэ Монголын үндэсний энэ үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрлэгчид дэмжсэн дандаа одоо энэ чинь нодингийн баг 11 сараас хойш үзэсгэлэн байх болсон юм чинь. Тийм учраас ирж чинь сайн ирж байна. Уучлаарай яриад байна. Энэ ерөөсөө аптек байдгүй юмуд байгаа. Энэ болохоор химийн хүрээлэнгээс гаргаж байгаа шүү дээ. Манай химийн хүрээлэнгээс гаргаж байгаа. Агүй яг би шинжлэх ухааны актив юм. Нэг хуучин байдаг байсан. Одоо болохоор нэг хавардсан байх. Энэ одоо бид нар энэ малын гаралтай юмнууд чинь бас яг энэ аптек юунд өгөх хэмжээний тийм шаардлага хангаж бас чадахгүй нэ. Ягаад гэвэл бичиг баримтын тий ийм бичиг баримт их шаардлагатай болдог байхгүй. Янз бүрийн одоо тийм чимний шинжилгээ, ийм чимний стандарт хангасан энэ гэсэн аюултай байдаг. Энэ шинжлэх ухааны активын хүрээлэнгээс гаргаж байгаа энэ тоснууд ч гэсэн одоо голдуул энэ жижиг дунд юунуудаар зарагдаж байгаа болохоос биш яг бас нэг тийм юу шаардлага хангаж чадахгүй шүү дээ тий. Тий бүр химийн хүрээлэнд тий. Манай одоо шинжлэх ухааны актив ганцхан актив байдаг шүү дээ. Тэрний тос биш дээ жишээлбэл тий. Энд чинь яг бас нэг борлуулалтын янз бүрийн менежмент энэ төр дутуу бас байгаад ах л да. Тэрнээс бас болж байгаа тий. Одоо даан ялангуяа бас энэ ковидын үедтэй хүмүүс манд ахлагаа дэмжихийн тулд элдв 7 одоо юу гэдгийг гадны бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ илүүтэйгээр яг үндэснийхаа дотоодын бүтээгдэхүүнүүдийг энэ бүтээгдэхүүнүүд Монгол хүндээ яг таардаг байхгүй хамгийн гол нь тий. Их чаг юм шүү дээ. Энийг би уншижсэн байхгүй. Энэ нь болохоор нэг яг Монгол хүнд зориулсан Монголын байдлаас гаралтай тий. Ягаад гэвэл бид нар энэ махыг идэж чинь тий энэ малынхаа махыг идэж чинь дээрэс нь бид нар энэ байгальд цуг байгаа учраас энд нар ч яг Монгол хүндээ илүү таардаг. Энэ үе мөчний тоснуудыг жишээлбэл гадаадад одоо ажил хийж байгаа хүмүүст аягүй явуулдаг. Ягаад гэвэл тэнд одоо гоё үнэртэй гоё тос байсан ч тэр хүн өөрөө Монгол хүн учраас энэ тоснууд их таалагддаг, их үйлчлэгээ сайтай байдаг. Америк, Япон, Солонгос доргоны тос байна тийм байна. Энэ Монгол аргаар гаргадаг бас Монгол доргоны тос. Энийг одоо малч. За яг бүр нарийн ягаад ингээд юугаараа болохгүй байлаа ч гэсэн нэг Монгол хүмүүс шаардаад ингээд угаасаа эртээр үеэсээ хэрэглээд ирсэн юм бүтээгдэхүүнүүд байхгүй юу тийм. Энд одоо ингээд барагшуунтай таснууд байна тий, тэмээний чүмэгний таснууд байна. Одоо энэ барагшуун чинь одоо жишээлбэл
Алтай сүрлэг ууланд байдаг учраас тэр нутгийн улсууд одоо энэ жишээлбэл гой алтад баян үлгийн хүмүүс хийж байна. Энэ одоо юу энэ баргашуунууд чараа тэгээд энийг бол жижиг дунд үйлдвэрлэгч нар байхгүй. Тэгээд хямд үнэтэй. Одоо яг том үйлдвэрийнхийг одоо үнэтэй гэж хэлэхэд хэцүү байна л да тийм. Энд чинь энэ 100 грамыг чинь одоо нэг хүн 5 6 сар хэрэгэлдэг байхгүй юу? Байгалаараа шахуу байгаа. Тэгээ энэ жижиг үнэтэй юмнуудыг чинь үндэслэн дээрээс л ирж авч байгаа юм чинь. За баярлалаа ихчээ. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Хүмүүсээ ирээрээ. Яс нөгөө хоргоны арьс харсан юм. Энэ шууд дээдлийн зарж байгаа юм уу мүү? Манай компани бүтээгдэхүүн байна. Зөв. Тэгээд хатаагуу бас Монгол гэрийг нэг Монгол гэрийг одоо гал төлөхгүйгээр халаах боломжтой юм ялцсан цалхаа. Үндэсний үйлдвэрлэл юм байна тий? Тэгээ энэ яг хуу дэвшил технологи оруулж ирж байгаа. За энэ панел яар дотор бол би өөрөө зохион бүтээж гаргаж ирсэн. Миний хийсэн ус ордгүйгээр хийгээд ингээд энийг зөвхөн захлаанаар халдаг болгоцсон байна. За угсралт энтрийн та бүгдийг нэг. Би энийг бүгдийг хийсэн байгаа тий. Танах чи ямар нэртэй компани? Манай Абу Трейд гэж энэ ялцсан захлаа хадаагаар одоо Улаанбаатар утаг болгоч гэдэг үз тарж байна. Абу Трейд маань Монгол гэрээ дулаалцахад бас нэхийгээр уган дулаалцдаг үгээд нэхий хэлж үзэж байгаа. Тэрний хажуугаар энэ хаял болж байгаа нэхийг бас хүмүүст хэрэгцээнд хүргэх зорилготой ингээд нэхийгээр бүтээгдэхүүн хийж байна. Энэ нэхий даалганы ууц тэр нэхий бойтер гэдэг ингээд хорны арсан дээл гэдэг ингээд хорны арсан дээл энэ төр захиалгаар гарах уу? Захиалгаар гарах. За хэдээс хэдэн хоногийн дотор гарах вэ? Энэ ер нь 3-5 хоног дотор нэгэн тэгээд бүтэн дээл хэлбэр 7-10 хоног гарна да. Үний хувьд болохоор үний хувьд нэг сая 300-аас сая 400 хооронд гарна. За одоо үл олж байгаа юм чи тий хор ер нь хүн болгоныг хоргоны татвартай дээлтэй явах хэрэгтэй шүү дээ. Шиний сандал одоо энэ нэхийг аваад энэ 25-ны нэхийг аваад машиныхаа сандал дээр тавьчихад дулаан сандын сул тэндээсээ аваад дуртай газар хэрглэж болохоор ингэж зориулж хийж байгаа. Нэг нэхийг ингээд 25 мянга болж байгаа. Энэ томоодаас нь шилээ сонгоод авах гэж байгаа тийм. Зөв. За сонирхъя. За хоёроо. Хайраас хөлнийхэн зургийг аваад авах. Старыгээд хоёр стори хийж байна. За маа. Ачаараа хаваачих юм. Зэцээ яа. Ажил дээр очиж байгаа хаа шарж байгаа. Ямар гоё юм бэ? За тэгээд намрын ногоон өдөрлгүүд бол жил болгон болдог. Энэ жилдээ баг 15 дахь жилдээ болж байгаа юм байна. Тэгээд гол нь мэдээлэл яг энэ бол жоохон тутмаг гэдэг юм шиг надад санагдсан. Одоо жишээлбэл гуруулаа орохоор ногоо бодож авсан шүү дээ тийм. Тэнд бол яг энэ бүхэл төрлийн байсан. Жинхэнэ нөө тэндээс л Монгол өмөртчихлээ гэдэг шиг тийм. Тэгээ би бас 15 дахь жилдээ зохион байгуулагч чадсан. Ерөөс мэдээгүй. Нэг 3 4 жил болж авах гэж бодсон чинь. Тэндээс гадна нугасаа ногооноос гадна хилдгээр нөгөө цагаан эд байсан, чихэр хүртлээсэн бас нөгөө хям махан бүтээгдэхүүн байсан. Бид гуравч нэг хатан суу компани дээр очиад амтлага хийсэн байгаа шүү дээ тий. Хатан сууг ихтэй тэр шүл мүл бол тасархай юм билээ. Тэгвэл одоо бид нар авцсан байгаа ажил дээр тэр кето зайцнаа бас тасархай юм биш шүү. Юу бүрэн анжинтай бол яг онд орсон 60 жил. Зүгээр витамин. За зүгээр би яг өөрийнхөө үзэж байгаа нэг сериалыг бас ярьж байсан. Солио дээрээ үзэж байгаа сериал Netflix-ийн шинэ сериал Squid Game гэдэг. Хөлийн тоглоом. Юу гэж хэлж байна? Одоо Squid гэдэг нь яг далайн амт ужин нөгөө 8айлж солонгос нэр нь бол яг 8айлжин тоглоом гэж орчуулдаг байгаа юм билээ. Ужин гэх. Тийм энэ болохоор ерөнхийдөө Netflix-ээс гаргаж байгаа цувралуудаас одоо 3-т ирэмтлэгдэж байгаа одоо эрэлт дээрээ үзэгчдийн тоогоор солонгос сериалуудаас болохоор ерөнхийдөө номер 1 орж байгаа оноо орж ирсэн юм билээ. Тэгээ энэ киноны бас товч танилцуулгыг бас үзэгчтэй хүргэе. Та бүхэн бас мдээгүй үзээгүй байвал бас Netflix-ээс бас орж үзээд гоё. Гоё тийм нэг сонирн мэдрэмжийг бас авах болно гэж хэлмээр байна. Тэгээ солонгос сериалуудаас бол тийс өөр аа.
Энийг болохоор яг найруулагч нь өөрөө яг карантины үеэр яг бичсэн гэж хэлээ. 71 оны за нэрийн сандгүй 71 оны залуу юм билээ найруулагч зохиолч нь. Тэгээд энэ бол бараг 13 4 дахь уран бүтээл нь өмнө нь бас My Father юу л бас гой кинонууд найруулжсэн залуу байлаа найруулагч. Айгуу гоё кино байгаа чи бас үзээрэй за. Бисаа нөгөө нэг химман бас явж байлаа шүү дээ. Бидний нөгөөний сайн мэддэг Ким Ин Ха. Харин яг нь спойлерууд яваад байна л да. Би зөв мэдээлэл үзчихээд гурлаа ирээд. За. За. Энэ сарын 17-нд нээлттэй хийсэн Netflix-ийн Squid Game цуврал үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Нууцлаг, трейлер төрлийн солонгос цувралын зохиол, найруулга болон дүр сонголтуудыг шүүмжлэгчид болон үзэгчид өндрөөр үнэлж байгаа билээ. 2021 оны 9-р сарын 20-ны байдлаар уг цуврал Netflix-ийн топ цувралын 2-дугаарт бичигдэж, супер хитүүд болох Sweet Home, Money Heist-ийг ардаа орхисон нь гинтийн явдал боллоо. Топ цувралыг одоогоор Sex Education тэргүүлж байгаа юм. Мөн Squid Game нь Netflix-ийн хамгийн их хандлт авсан солонгос кино болоод байна. Энэхүү цувралыг бүтээх болсноо Netflix 2019 онд зарлахдаа 6 тойрог хэмээж байжээ. Кинонд 6 үеийг давсан хүн тоглоомын ялагч болно гэсэнтэй холбоотой юм. Цуврал гарч ирсний дараа их санааг нь Японы As the Gods Will, Alice in Wonderland кинонуудтай ижилхэн байна. Эднээс хуулбарсан гэх яриа захин орчимд тархсан юм. Харин киноны найруулагч Hwang Dong-hyuk үүний хариуд зохиолын санаагаа хайж байхдаа би номын дэлгүүрүүдэд их ордог байсан. Солонгос магонуудын үйл явдал онцгой нөлөөсөн гэдгийг энд хэлэх хэрэгтэй гэсэн байна. Найруулагч киноныхаа Норвег зохиолыг анх 2008 онд гаргаж байжээ. Тухайн үед би их хэмжээний өрөнд орж байсан. Хэрв тэр үед кинон дээр гардаг шиг санал надад ирсэн бол би эргэлзээгүй тоглож үзэх байсан гэж хариулсан байна. Киноны цөөнгүй хэсэгт компьютер график ашигласан бөгөөд онцлог нь улаан гэрэл, ногоон гэрэл, тоглоомын аврах том хүүхэлтэй ажээ. Зурлын эхний улирал 9 ангитай байсан бөгөөд үзэгчид шинэ улирал гаргах уриалгыг кино бүтээгчдэд тавьсаар байгаа юм. Одоогоор аль бие усны ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй ч үзэгчид цуврал цаашид үргэлжлэх болов гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Хүзүүн сүрээс асууд. 이러면 안 되는 거잖아. 우리끼리 이렇게 죽으면 안 되는 거잖아. 게임을 거부하는 참가자는 탈락 후 처리된다. Энэ нөхөрч дурагч юу шүү дээ 1988 хийсэн юм шүү дээ. 88 на доксон гэдэг юм. Амьстэй. Яг 1988 үзэхээр би яг үнд бол амар гоё мэдрэмж авсан шүү дээ. Яг тухайн үед нэг аркад гейм те. Яг хожоо компьютер. Тэгэхээр бид нэр 10 жилдээ байхад нэг яадаг гэсэн шүү дээ. Нэг юм тоо бодоол. Заяаны хайн шүүж бүгээл те. Тэр үнийг бодсон чи яг үндэ яг адилхан санагдсан. Харин тийм найруулагчийн нэг юунд нэг юм байна. Тэгээ Squid Game чинь баг 2008 онд хийсэн байх юу? Санааг нь гаргацсан байсан шүү дээ. Тийм үү? Тийм. Сая тэгж 2008 онд анх санаагаа гаргацсан. Тэгээд киноны ерөнхийдөө хэрэгжих нь бол нэлээд удсан юм. Тэгээд чамтай юутай адилхан санагдахгүй нөө? Battle Royale-тай адилхан санагдахгүй нөө? Японы. Гэхдээ яхаа төстэй. Гэхдээ яг чи үзэл өөрөө. Надад болохоор нөгөө Америкийн нэг ангитай нөгөө уран сайхны нөгөө Анс Room гэдэг. Тийм. Ансын өрөө гэдэг тэр кинод яг адилхан санагдсан. Ансын өрөө чинь гэхдээ юу бодсон тийм. Escape Room шүү дээ тийм. Хүмүүс нөгөө мөнгө төлж үздэг. Тийм. Энэ чинь болохоор яг яа тийм. Бас энэ болохоор нэгдүгээр бүлгийн 9 ангитай тэгээд яг үргэлжилж байгаа. Гэтэ магадгүй нөгөө амар мөнгөтэй гарууд нь камераар үзчихэж магадгүй ш. Бид нар ямар сандаа хэдгээр анги дээр явж байгаа. Одоо 6 дугаар анги дээр явж байгаа. Эхний сизний 6 дугаар анги дээр явж байгаа. Эхний сизний маань 9 анги. Үйл явдал цаашаа хэрхэн өрнөхийг бол бид нар мэдэхгүй ш. Яг тэр кино шигч байх юм л мэдэхгүй ш. Гэтэ яг нөгөө тоглоом тоглуулаад байгаагаараа тэр онсон өрөөтэй төстэй байгаа боловч яг энэ киноны утга санааны хувьд болохоор одоо нөгөө дандаа юм үгүй одоо тэгээ нийгмийн бүр одоо доод давхархын маш их өрөнд орсон ч юм уу өвчин зовлонтой ерөөс өнөө маргаашгүй амиа орлоход бэлэн хүмүүсийг авчираад тоглуулж байгаа байхгүй. А гэхдээ яг гол санаа нь болохоор найруулагчийн ч юм уу зохиолч байгаа санаа надад тийг санагдаад байгаа. Одоо ерөөс хүн болгон бид нар бүгдээрээ тэгш хэрэгтэй байх хэрэгтэй гэдэг л санааг харуулах гэдэг юм шиг санагдсан. Энэ бол маш том мессежийг өгч байгаа л та тий. Бид хоёр хоорондоо ярилцчихсан л та. Тэгээ ингээд сүүл гоё кино үзэл таашаал авчмаар байдаг. Одоо яг энэ кино бол үнэхээр яг таашаал өгч байгаа. Нийгмээс ингээд янз мессеж өгöd байгаа юм ядаргаатай тийм үү. Тэгээ сүүлийн үед яг солонгос хайрын драма үзэхээс жоохон залхаад ерөөхдөө ингээд хол ингээд үздэг байсан бол энэ кино бол үнэхээр яг үнэхээр зургтны урд биш юуны урд бол ой чаж байгаа л та.
За тэгвэл нэгэн кино ярьсан чинь бас нэг киноны мэдээлэл өгчээ. За Matt Damon. Сансар ялээ. Манай Монголд ирээд нэг халт хүмүүстэй зураг оруулж чадчихсан. Багаад бах тийм. Яг гоо онгоцсон. Биш нэг ямар кинонд зүйл тоглолоо. Ангараг гариг үлээ, бод гариг үлээ. Марси. Тийм. За Matt Damon нөгөөд нь болохоор Ben Affleck хоёр буцаад хамтарч байна л да. Яг үнд бол 90-ад оны энэ хоёр маань дандаа хамтарч кино хийдэг байсан. За бидний сайн мэдхээр Good Will Hunting маш оюуны потенциалтай нэг залуу. Дандаа хар амьдралаар өссөн зодоо модоо гэдэг. Гэхдээ тоо моог бол зүгээр л нэг цай ууж байгаа юм шиг бодчихдаг. За энэ нь ч яг заа. За энэ хоёрын хамтарсан сүүлд гаргах гэж байгаа нэг кино. Уул нь бол 19 онд хийгдсэн байсан кино. Нээлттэй ковидос болоод хойшлогцоор одоо 10 сарын 29 баха. 22 жилийн нээлттэй хийх гэж байна. За сүүлчийн дүгэл гэдэг нэртэй. Францд болсон яг бодит явдал сэтүүлсэн. Жанр нь. Тийм. Жанр нь болохоор яг дундад зүүнний үеийн нэг юу гэж байна. Нэг юм хүлэг баатруудын морьтой дүгэлүүд юм шүү дээ. Нэг жапаар яаж байгаа юм. Тийм бишээ. Дандаа нэг төмөр мөрөштэй. За. Тэгээд яг юуг нь онцлоод байна гэхээр энэ босон явдал нь яг өндөө бол бас бүр эртний үйл явдал бас давхцаад байна л да. Ромео нэг тийм алдартай тийм гоё боловсралтай нэг эмэгтэй байжтэй. Гэсэн чинь нэг юм язгууртай гаралтай тийм хүн доромжлогдоод чөлөөлөд гэх юм байна. Тэрнийхээ нэг юм горыг ингээд ээж ах махта тий аавдаа хэлээд ингээд миний нэр төрөг сэргээж өгөөч хэлсэн чинь чи өөрөөсөө болоод ингээд юм байдалд орсон. Чиний буруу мөрөө. Тэгм гол нь тэр боловсралтай тэр ухаалаг эмэгтэй нэр төрөө цэвэр авч явах юм бол шинжаалаар өөрийнхөө зүрхэндээ зааж өгч өгсөн байна. Тийм бол энэ түүхээс сэтгүүлж маш олон одоо уран бүтээлч зураачд энэ зургийн зураад ингээд бодлоо одоо юу гэмдэ нэг зураг олгосон байна. Тэгсэн чинь Францын яг энэ үйл явдалтай болохоор бас тавцж байгаа. Яг энэ киноны үйл явдал сүүлчийн дүгэл яг нэг Францын одоо хаанаас зөвшөөрөгдсөн хамгийн сүүлчийн дүгэл ийм яг болно гэдэг юм хийгээд хийгдсэн. Кинон болгондоо тасархаа мэлээ. Энэ баг Оскар түүх. За. Тэгээд нээлттэй ихлээр хийцээ хэдүүлээ. За мэдээллүүд хэдүүлээ базаад ерөөхдөө хилчлээ. Тийм болохоор нэвтрүүлээд босох уу. За тийм. За тэгэхээр энэ мэдээллийг үзээд ерөөхдөө өглөөний мэд хөтөлбөр өндөрлж байна. Өглөө гоёлаа тааш таас кофе ингээ ууж зүгээр юм шүү гэдэг. Гадаа гадуур гимэдэж чахаар. Бид гурав бас нөгөө яг коронавитой холбоотойгоор гадуур зураг авалтуудаа ерөөхдөө жоохон зогсоогоод энэ 7 хоногт студиэсээ яг 5 хүнд хүрж байна. Тэгээд сүүлийн үед бас нэг корона маш их гарч байгаа шүү дээ. Тэгэхээр та хэдүүнээс халдвар хамгаажуулалтынхаа дэглэмээ сайдар баримтлаарэ. Одоо анзын шаардлага бол гадуур бит яваарэ гэдээ бас үзэгчдтэй давхар. Тэгээд бас сануулчмаар байна тий. Тархлагаа дэмжээ сайхан шүл устай амин дэмтэй хоолыг бас хийгээж идэрээ бас сайн унтаж амраарай гэж бас үзэгчдтэй бас зөвлөмөр байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй бид гуравтай хамт байсан. Баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Хаяа инээчж байгаарай. Инээвэл инээчж байгаарай гэж. There is only one question that matters. Do you swear on your life that what you say is true? My father told me my life would be blessed with good fortune. Найруулагч Ridley Scott-ийн дараачийн бүтээл дундад зууны үеийг харуулсан үйл явдалтайгаар хийгдэж байна. Үйл явдлын бодит түүхээс сэдвэлсэн бөгөөд Франц улсад 1386 онд хийгдсэн хамгийн сүүлчийн халз тулааныг онцлох бөгөөд энд Ромео үед гарч байсан явдалтай тун төстэй уг үйл явдлыг сонирхолбол Лукрецо гэх өндөр ёс суртахуунтай гоо үзэсгэлэнтэй язгууртан эмэгтэй Ромын хунтаажид хүчирхийлүүлсэн байна. Лукрецо болсон явдлыг эр нөхөр аав ах нартай хэлж өшөөх нь авахыг хүстэл тэд хариу бүсгүйг өөрийг нь буруутгаж орхит юм байна. Нэр төрөө эрхэмлэг бүсгүй зүрхэн тус газраа Чинжаал дөрөн амиа югүйт гэж нэр төрөө авч үлдсэн байт юм байна. Энэ үйл явдлыг үе үеийн зураачид өөрийнхөө илэрхийлж зурж үлдээсэн байт юм байна. Киноны хувьд хэм бол гол дүрүүдэд Matt Damon, Ben Affleck, мөн залуу жүжигчин Adam Driver, Judy Comer нар тоглосон юм а. Кино 10 сарын 10-нд нээлттэй хийх бөгөөд ковидос шалтгаалж стриминг үйлчилгээгээр үзэх боломжтой болж байгаа юм байна. Your wife will suffer dire consequences. One of us has lied.
Let us let God decide. You do not believe me. I am risking my life for you. You are risking my life so you can save your pride. The penalty for bearing false witness is that you are to be burned alive. I will not be silent.